хугацаа цэргийн албан хаагч эх орноо одоо манахаар эцэг эхээсээ одоо баяртаа гээд өдөөсөн цэргийн албан хаагч хөвгүүд амь нас эрсдэх, эрүүл мэндээр хохирох энэ үйл явц үнэндээ хэвийн үйл явдал болж хувирсан Монгол улсад. Сая бас бид сүүлийн 10 жилийн мэдээллийг сонсож байна. 144 эрт цэрэг эрүүл мэндээр ноцтой хохирсон байна. 10 жилийн хугацаанд 144 цэрэг эрүүл мэндээр ноцтой хохирсон. Мөн 46 цэргийн албан хаагч 10 жилийн хугацаанд 46 цэргийн албан хаагч амь эрсэгдсэн. Яг цэргийн албанд ажлын байран дээр цэргийн анги дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь нас эрсэджээ. Яг энэтэй холбоотой ямарваа нэгэн улс төрийн буюу Батлан хамгаалах сайдын төвшөнд нэг ч удаа хариуцлага хүлээж байгаагүй байна. Нэг ч удаа 44 цэргийн албан хаагч сүүлийн 10 жилд 46 цэргийн албан хаагч амь нас эрсэдсэн 200-аад цэргийн албан хаагч ноцтой эрүүл мэндээр хохирсон байхад нэг ч удаа Батлан хамгаалахын сайдын төвшөнд хариуцлага хүлээх. Ийм учраас энэ асуудал ингэж өжгөрн даанжирч одоо хэвийн үйл явдал болтлоо нэг удаа 7 хоног шөөгөөд өнгөрдөг болтлоо ингэж явжээ. Ийм учраас Батлан хамгаалахын сайдыг огцруулж улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь цэргийн албан хаагчтай холбоотой цэргийн албан хаагчийн эрх хэрэгжүүлэлттэй холбоотой том бодлогын асуудлыг нийгэм гаргаж тавьж энэ дээр хуулийн өөрчлөлт том асуудлуудыг одоо залруулах асуудлыг тавих ёстой гэдэг үндэслэл бүхий шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайд Нямаа сэрийн учрал сайдад Арслан намын бүлгээс хөргүүлнэ. Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлагыг огцруулж улс төрийн хариуцлага хүлээлгэе. Хүлээлгэхгүй бол энэ 10 жилийн хугацаанд чинь 40-50-аараа 200-300-аар амь нас эрүүл мэндийн хохиролд өртөж байна. Энэ бол одоо арай хэрээс хэтэрлээ гэдэг ийм нөхцөл байдал бүхий шаардлагыг Арслан намын бүлгийн өнөөдрийн хурлаас гаргаж тавьж байгаа гэдгийг бас хэлье. Эрт цэргийн албан хаагч ажлын байран дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа удаа дараа алдаж байгаа асуудалд 10 жилийн хугацаанд нэг ч удаа хариуцлага тооцоогүй энэ асуудалд Монгол Улсын ерөнхий сайдыг Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцоо гэдэг асуудлыг тавьж байна. Хэрвээ хариуцлага тооцохгүй бол мэдээж улс төрийн дараагийн үйл явц өрнөж таарна. Тэгэхээр энэ асуудлаар бас Арслан намын бүлэг тодорхой байр суурь гаргаж шаардлагыг ерөнхий сайдад явуулж байна.